Хамт аваад баярлалаа. Өглөө хөтөлбөр зочны ярилцлагын хэсгээр үргэлжлээд та бүхэнд энэ цаг мөчөд хүрж байна. Ингээд бидний урилгаар энэ өглөө Отгон дэнгэрх сургуулийн захирал доктор профессор Инх Заяа студид иржээ. Танд өглөөний мэндийг сайхан амарлаа. Сайхан амарлаа. За, энэ жил Отгон дэнгэрх сургуулийн 30 жилийн тохиож энэ танд ойн баярын мэндийг юун төрөнд үзэгч олонныхаа өмнөөс хүргэж байна. Маш их баярлалаа. Отгон дэнгэрх сургуулийн ололт амжилттай цуг байсан үе үеийн эрдэмтэн багш нар ажилтан ажлагсад төгсөгчд одоо суралцж байгаа оюутан суралцагчид болон биднийг үргэлж дэмжин ажилдаг хамтран ажиллагч байгууллагуудаа төрлөх сургуулийнхаа түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргье. За 30 жилийн түүхийг өнөөдөр бид өглөө хөтөлбөрийн зочны ярилцлагаараа ярих гэж байна. Отгон дэнгэрх сургуулийн анх одоо байгуулагдсан түүхээс эхлүүлээд 30 жилийн хугацаанд ямар ололт амжилттай байв, энэ хугацаанд хэр олон мэрэгчлэлтнийг бэлтгэж гаргав, энэ талаар ярилцлага эхлэе. За 1991 онд одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн одоо эдийн засаг шилжсэн тэр одоо цаг мөчид хувийн ихтэй сургуулиуд одоо байгуулагдсан. За яг одоо тэрний нэг нь бол Отгон дэнгэр их сургууль. Тэгээ төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудаа өнөөдөр бол бас манлайлсан ийм одоо сайхан ололт амжилттай их сургууль болж одоо өргөжсөн сургууль болжээ. Тэгээ энэ түүхэн хугацаанд бол бид бүхэн одоо бас түүхээ эргэж харахад 3-10 жил хувааж хардаг. Эхний 10 жилээ бол Отгон дэнгэр их сургуулийн эрдмийн хамт олон маань материалын бааз, суралцах орчин, багшлах боловсон хүчнээ бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ. 2 дахь 10 жилээ бол одоо багшлах боловсон хүчнээ эрдэмжүүлэх, мэрэгжил боловсролыг нь дээшлүүлэх, суралцагчдын аятай тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан бол 3 дахь 10 жилээ бид бүхэн сургалт судалгааны их сургууль болохоор зорж ажиллаж байгаа манай хамт олон чанарын баталгаажлалтыг хангаж ажиллах, одоо хөтөлбөрүүдэд олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх зорилгын хүрээнд бол ингэж ажиллаж зорилтуудаа бол бас одоо бүрэн биелүүлж чаджээ гэж одоо бид бүхэн бас харж байна. Өнөөдөр бол бид нар улс их орондоо хэрэгцээтэй боловсон хүчнийг 8800 боловсон хүчнийг бэлтгэж бас улс их орондоо хүлээлгэж өгсөн байна. Тэгээд дашрамт хэлэхэд бас одоо төгсөгчдийн маань 82% нь бол бас одоо ажиллаж байгаа гэсэн одоо ийм судалгаа байдаг. Яагаад тэгэхээр мэдээж одоо сургалтын чанар гэдэг бол ерөөсөө л төгсөгчдийн чадвар одоо ажлын байранд хэр одоо ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангаж байна вэ гэдэгт л одоо байдаг учраас бидний одоо бас анхаарч ажилладаг хамгийн гол одоо зорилго маань бол бас энэ рүү чиглэгддэг. Зарим нэг хөтөлбөр дээр бүр 98% ажлын байр яг мэрэгчлэрээ ажиллаж байгаа гэсэн судалгаа байдаг. Энэ маань бол сургуулийн өмнөх насны багшийн хөтөлбөр маань байдаг. Отгон дэнгэр их сургууль ер нь ямар чиглэлээр ямар мэрэгчлэр оюутнуудыг бэлтгэж ажлын байр руу гарах тэр гүүр нь болж өгдөг юм бэ? За одоо энэ 30 жилийн хугацаанд бол Отгон дэнгэр их сургууль дээр нийтдээ 27 хөтөлбөр буюу 27 мэрэгчлэр боловсон хүчин бэлтгэжээ. За яг одоо өнөөдөр бол бидний одоо яг одоо авч арга хийж хэрэгжүүлдэг арга хэмжээ маань юу байдаг вэ гэхээр нийгмийнхаа эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийнхаа судалгааг хийгээд эрэлт хэрэгцээгүй буюу одоо ингээд улс нийгэмд маань хангагдсан мэрэгчлүүдийг хаагаад ингээд дараагийнхаа бас одоо дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагадаа нийцүүлээд хөдөлмөрийн зах зээлдээ нийцүүлээд мэрэгчлэлтэн бэлтгэдэг. Яг өнөөдрийн байдлаар бол Отгон дэнгэр их сургууль дээр нийт бакалаврын 17, агсан шатны 13 буюу магистрийн 11, докторийн 2 хөтөлбөр хэрэгжиж байна. Нийтдээ бол одоо ингээд 30 хөтөлбөр манай сургууль дээр хэрэгжиж байна гэсэн үг. Оюутан залуучуудын яг тэр оюутан ахуй цаг бол амьдралын туршид мөнхөд орсох сайхан цаг хугацаа байдаг. Тэгэхээр тэр анги хамт олон тэр сургуулийн орчин гэдэг бол хүний сэтгэлд хамгийн тод үлддэг баг тийм. Яг тэр мэрэгжлийн дагуу анги танхимч гэдэг юм уу сургалтын баазаар хангана гэдэг өөрөө манай Монгол улсад ялангуяа ихтэй сургуулиудын өмнө тавих нэг онцгой шаардлага болоод байна да. Энэ тал дээр танай сургуулийн хувьд яаж анхаарч ямар дэвшилтүүдийг жилээс жилд хийсээр ирсэн юм бэ? Тий, ерөөсөө одоо яг чадварлаг ажлын байранд нийцсэн мэрэгчлэлтэн бэлтгэнэ гэдэг маань өөрөө болвол онол дадлыг одоо ингэж хослуулж явуулах шаардлагатай. Тэр утгаараа бол одоо яг Отгон дэнгэр их сургууль дээр мэрэгжлийн дадлага хийх дадлагын баазууд нь яг одоо сургалтынхаа орчны хажууд байдгаараа бол бусад ихтэй сургуулиудаас бас онцлогоо гэж бид бүхэн харж байна. Тухайлбал одоо бид нар сэтгүүлч мэрэгчлэлтнийг одоо бэлтгэж байгаа. ТV студ болон оюутан радио, одоо мультимедиа гэдэг сэтгүүлч хүнд одоо яг шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд ямар орчин нөхцөл шаардлагатай вэ гэдэг бүр нэг давхраа тэр чигт нь одоо ингээд яг ТV студийг тогтчуулаад ингээд хүүхдүүд маань бол онлоор олж авсан мэдлэгээ үдээс хойш нь дадлага хэрэгжүүлээд явах боломж байдаг. Мөн одоо цэцэрлэгийн багшийг бол одоо манайх бэлтгэж байгаа. Бас мөн одоо энэ хөтөлбөр маань
Отгон тэнгэр их сургуульд хэрэгжээд яг 10 жил болж байгаа хэдий ч бид бүхэн бол сургалтын баазыг бэхжүүлэх зорилгоор мөн багш ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сургуулийнхаа хажууд цэцэрлэг байгуулсан. Тэгээд энэ дээр маань бол бас одоо оюутан залуус маань дадлагжих ийм одоо бүрэн бололцоог нээж өгсөн. Хууль зүйн сургууль дээр маань бол одоо хууль зүйн клиник сургалтын төв тэгээд зөвхөн оюутнуудаа чиглээд төдийгүй Баянзүрх дүүргийн тий одоо орлого багтаа иргэдэд үн төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгөх гээд багш нарынхаа удирдлаганд оролцвол одоо бас оюутнууд маань бол ингэж нийгэм чиглэсэн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж байна. Сүүлийн үед одоо энэ маш их эрэлттэй байгаа сэтгэл судлалын хөтөлбөр Отгон тэнгэр их сургуулийн хажууд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв ажилладаг. Энд бол одоо нөгөө багш ажилчдын маань тэг хүүхдүүд эсвэл оюутан залуус маань одоо шалгалтын айдас эсвэл одоо нийгмийн сэтгэл зүйг тэ одоо ингээд бас эрүүлжүүлэх чиглэл дээр бол маш их санаачлагтай ажиллаж байгаад бол бас эрдэмтэн багш нартай маш их талархдаг. Ерөөсөө л одоо энэ сургууль гэдэг бол өөрөө одоо энэ ажилсаг хөдөлмөрч ажилчид энэ эрдэм номыг түгээж байгаа эрдэмтэн багш нар тэгээ одоо энд идэвхтэй суралцж байгаа оюутан залуус гээд энэ бүгдийн нэгдэл дээр сургуулийн амжилт одоо цэцгэлж хөгждөг дөө. Тэгэлгүй ах эргээд тэр сургалтыг чанартай болгох таны хэлж байгаачлан мэрэгчлэрээ ажиллаж байгаа тоо өндөр байна гэдэг сургалтын чанар ямар түвшинд байсныг харуулж байгаа нэг илэрхийлэл болж байна. Бүр том хүрээнд нь аваад үзэх юм бол улсын орны хөгжилч гэсэн ихтэй сургуулиудын тэр гарч байгаа боловсон хүчний мэдлэг одоо чадвараас шалтгаалаад явдаг. Тэгэхээр багш нарыгаа чадвархжуулах, цаашлаад оюутан залуучуудын авч байгаа тэр мэдлэгийг онлайн түвшнээс гадна практиктайгаа хослуулах гэд олон зүйлсийг бол хослмол байдлаар авч явах нэг чухал байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд бас коронавирус гэл дэлхийд дахинаараа ингээд өөрчлөгдлөө. Энэ цаг хугацааг харин яаж та бүхэн минь өнгөрөө одоо эргээд сургалтын систем маань яаж явж байна? Оюутан залуучуудад энэ хугацаанд бас алсын занаас суралцах энэ дадалтаас суралцаад амжсан л байна. Яг үнэ. Одоо бараг одоо 2 жил одоо өнгөрж штэ тий. Энэ хугацаанд бол одоо Отгон тэнгэр их сургуулийн эрдмийн хамт олон маань оюутан залуустаа цахимаар сургалтын үйл ажиллагааг үзүүлэхэд бол 3 том ахиц гарсан гэж бид бүхэн харж байгаа юм. За нэгдүгээрт бол одоо бид бүхэн яг одоо энэ онлайн буюу цахим сургалтыг бас явуулах одоо тий өөрийн гэсэн үндсэн платформтой боллоо. Энэ маань бол нэгдсэн яг одоо оюутнууд маань Teams те одоо Microsoft Teams-ээр одоо face to face одоо энэ хичээлийг бол ингээд явуулах бүрэн бололцоо бидэнд нэгдлээ. Нөгөөтэйгөр бол эрдэм шинжилгээ судалгаа их сургууль гэдэг бол ерөөсөө л судалгаа бас одоо хийж явах сургалтаас гадна судалгаа хийж явах ёстой. Энэ чиглэл дээр бол одоо эрдэм шинжилгээний одоо хурлын бүр одоо нэгдсэн платформыг бүр цоо шинээр үүсгэлээ. Тэгээ эрдэм шинжилгээнийхээ хурлыг бол бас одоо үүгээрээ явуулдаг. Нөгөөтэйгөр бол мэдээж сургуулийн орчинд ирж орох боломжгүй орон нутгийн оюутан залуустаа бол цахим номын сан зохиогчийн эрхтэйгээр бид нар бол зохиогчдоос зөвшөөрөл аваад ингээд цахим номын санг бол бүр цоошин платформыг бас нэвтрүүлсэн. Энэ одоо бас зүйлүүд маань бол оюутан суралцагчдын ая тухтайд одоо тайван суралцах боломжийг хангасан гэж үздэг. Нөгөөтэйгөр багшлах боловсон хүчнийг бас бид нар компьютерийн одоо энэ технологи өндөр хөгжсөн үед бол бас тэр мэдлэгийг нь ахиулах, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх энэ чиглэл дээр бол бас онцгойлон анхаарч вакуум сургалтуудыг бас явуулах, тий багш нарыгаа эрдэмжүүлэх, эрдэм судлалын ажлыг дэмжих, мөн одоо санхүүгийн хөшөөрөг үзүүлэх энэ чиглэл рүү бол бас одоо маш их онцгойлон анхаарлаа. Тэгээд мөн одоо цахим хичээлийг бичих ТV студ ажиллаж байна. Энэ бүх зүйлүүд маань нэгдээл одоо яг онлайн сургалтыг бол амжилттай оюутан залуустай хүргэх бол боломж нь нэгцэн гэж бид бүхэн харж байна. Яг одоо бол лекцийн хичээл маань бол цахимаар явагдаж байгаа. Семинарын хичээл маань бол танхимаар явагдаж байгаа. Төрөөс төр засгаас гаргасан бид нар одоо тогтоол шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын арга барил тэнд мэрэгжил эзэмшихээс гадна оюутан залуучууд нийгэмтэйгээ харилцах, нийгмийн бас нэг бүрэлдэхүүнээс гэдгээ ойлгох цаг хугацаа өрнөдөг учраас сургуулийн зүгээс гэдэг юм уу анги хамт олныг нэгтгэсэн тэр системийн хүрээнд нийгэм рүү чиглэсэн бас ажлуудыг зохион байгуулдаг бах тий. Энэ талаар та юуг онцолмоор байна? За одоо ялангуяа энэ одоо бид нар 30 жилийнхаа ойн хүрээнд бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм рүү чиглэсэн маш олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал одоо ерөнхийлөгч Хүрэлсүх тий одоо ерөнхийлөгчийн гаргасан 1 тэрбум мод одоо уриалган доор нэгдээд Отгон тэнгэр их сургууль 30 жилийнхаа ойн хүрээнд Отис 30 гээд төвлөлийг байгууллаа. Төвлөл гэдэг маань өөрөө бол одоо маш олон тооны тий одоо
хүмүүсийн хүч хөдөлмөрөөс одоо бүрдэж байгаа одоо ийм одоо бас томоохон ажлыг бол бид бүхэн амжуулаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай төгөл байрлаж байгаа. Бид ягаад үндэсний цэцэрлэгт хүрээлэн сонгосон бэ гэхээр зэрэг модыг тариад орхих биш, үүнийг одоо арчилж хамгаалж цааш нь ургуулж цэцэрлэгжүүлэх одоо энэ ажлыг хийх учраас бид бүхэн бол бас одоо найдвартай одоо хөдөлмөрчдөд нь бас ингээд даатгаад үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бол отис 30 төглийг байгуулж энэ аянд нэгдлээ. Нөгөөтэйгүр цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед бол мэдээж одоо эцэг эхийн нуруунд дээр маш их одоо ачаа төлбөрийн дарамт бол ирдэг. Тэгэхээр отис 30 гэдэг тэтгэлгийг бид нар шинэ элсэгчтэй зарлаад Отгон тэнгэр их сургуульд элсэн суралцж байгаа оюутан бүр 50-аас 100% тэтгэлэг авсан. Энэ бол одоо маш том бид бол оюуны хөрөнгө оруулалт оруулж байна гэж ингэж үзэж байна. Нийтдээ 1.3 тэрбум төгрөгийг зөвхөн 2021-ээс 22 оны хичээлийн жилд элсэн оюутан залуус бид бүхэн зарцуулжээ. Тэгэхээр энэ бол оюутнуудыг одоо материалыг баазаарч гэдэг юм уу сургалтын системээс гэхээс илүү одоо оюунаар нь дэмжиж байгаа тэр хүүхдийн мөрөөдөлтөд хүрэх алхмыг нь ойртуулж байгаа нэг одоо тусалцаа гэж ойлгож бас болох юм тийм ээ. Одоо яг энэ 30 жилийн хугацаанд бол Отгон тэнгэр их сургуульд суралцж байгаа нийт 3172 оюутан үүсгэн байгуулагч оюун хорол багшийн тэтгэлгийг авсан байна. Тэгээд энэ тэтгэлгийг мөнгөн дүнгээр одоо ингээд тооцоолоод үзэхэд 2 тэрбум 732 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалтыг үүсгэн байгуулагч маань өөрийн одоо үүсгэн байгуулагчийн тэтгэлгээр оруулжээ. Тэгэхээр Отгон тэнгэр их сургуульд элсэн 4 оюутан тутмын нэг нь үүсгэн байгуулагчийн тэтгэлгийг хүртсэн байна гэж хэлж болох нь байна. За маш их баярлалаа. Өнөөдөр бид Отгон тэнгэр их сургуулийн захирал, дэд профессор доктор Инх Зайг студидтэй уран ярилцлаа. Энэ жил түүхэн бас цаг хугацааг өнгөрүүлж дурсамжтай сайхан жилийг танаа хамт олон бий болгох байх гэдэг итгэлтэй 30 жилийн түүхийг хамт бичилсэн үе үеийн багш уран бүтээлж одоо энэ байгууллагыг бий болгох гэд энэ үндэс суурийг тавилсан хүн болгоны баярын өдөр гэж ойлгож болох юм. Тэгэхээр энэ 30 жилийн ойгоо та бүхэн бас хэрхэн өрнүүлж байна. Нийгэм рүүгөө чиглэсэн үйл ажиллагааг явуулахаас гадна бас сургуулийн орчинд бас тэмдэглэл өнгөрүүлэхээр байна уу? Эсвэл энэ жилийн хувьд алгасаж байна уу? Энэ талаараас мэдээллийг хүргвэл. За цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед бол бид нар ойн баяраа бол маш их бүтээлчээр тэмдэглэж байгаа. 5 хүрээнд бол бид бүхэн ажлаа төлөвлөө ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн нийгмийн одоо хариуцлагын хүрээнд нөгөөх нь бол одоо багш оюутныхаа таатай сурч хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлж 200 гаруй сая төгрөгөөр бол бид нар бас одоо анги танхимын тогтчол заалаа бол бүрэн шинжиллээ. Мэдээж одоо эрүүл биед саруул ухаан гэдэгчлэн спорт заалаа бол бас оюутан залуустаа олон улсын жишгт нийцүүлэн тогтчулж өглөө. Мөн одоо бие даан суралцах төвүүдийг байгуулж өглөө. Гэх мэтчлэнгийн олон ажлуудыг бол хийлээ. Нөгөөтэйгүр одоо энэ Эрдмийн их сургуулийг авч явж байгаа Эрдэмтэн багш ажилчдынхаа цалин бид нар 2020 онд 10%, 21 онд одоо энэ 30 жилийнхаа ойн хүрээнд 20% гээд нийтдээ 30 жилийн ойн хүрээндээ 30%-аар бол үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Энэ бол бас одоо манай багш ажилчдын хувьд бол нийгмийн асуудал нь тодорхой түвшинд шийдэгцэн гэж бид бүхэн харж байгаа. За нөгөөтэйгүр бол 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ судалгааны одоо ажлыг маш олон тоогоор хийжээ. Манай багш оюутнууд маань хамтраад тэгэхээр энэ одоо бүтээлүүдийн сор болсон дээжсийг бид бүхэн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжс гээд 3 бот ийм том номыг гаргаж байгаа. Тэгээд мөн одоо чанарыг эрхэмлэж амжилт дагуулсан 30 жил гээд 30 жилийнхаа хамт олонныхоо түүхийг туйруулсан ийм сайхан бүтээлийг бас үлгийдэн авч байгаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бид нар өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа. Бид бүхэн бол ойгоороо бол үргэлж одоо энэ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг одоо зохион байгуулдаг уламжлалт тогтоод одоо 3-10 жилийн одоо ингэ үзэж байна. Тэгээд энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд маань 6 орны 60 гаруй одоо судлаачид бол хамрагдсан. Тэгээд маш одоо ийм ач холбогдолтой Монголын дээд боловсролын салбартаас үнэтэй хувь нэмэр оруулахад санал зөвлөмжийг гаргасан. Бид бол энийг бол төрийн бас одоо төвшөнд санал зөвлөмжөө хөргүүлээд байна. Яг л энэ жишгийг бүх одоо байгууллагууд бий болгомоор нэг удаа баярлаад өнгөрөх биш цаашдаа хүн болгонд хэрэгтэй энэ жишгийг бий болгох зүйтэй байх. Тэгэхээр энэ өглөө бидний урилгыг аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд та бүхний төлөвлөж байгаа ажил үйлсэд цаашдынх нь бүх зүйлт нь амжилттай байдгийг хүсье. Тэгээд 30 жилийн аминдыг дахин дэвшүүлье. За маш их баярлалаа. Танаа хамт олонд бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Өнөөдөр Отгон тэнгэр их сургуулийн захирал доктор дэд профессор Инх Заяа студид ирэн ярилцлаа.